Сайн мэцхан уу Руна ТV суугтаа тавтай морилцгоно та бүхэндээ өнөөдөр Солонгост гарсан нэгэн хэргийг ярьж өгөх гээд бэлтгэлээ. Өмнөд Кёнгсан мужийн Пухан хотын намгуу дүүрэгт олон айлтай түрээсийн байрыг хариуцдаг байсан нэг эрэгтэй сүүлийн үед толгой нүвдэх асуудалтай тулгардаг. Тэр байрны орсон суугчид тэсхийн аргагүй муухай үнэр гарч байна гэж түн рүү байнга гомдол гаргах болсноос түүнчлэн Жом эрс олширч ялаач дүүрэн байна гэж гомдол ирж исэн. Тэр үеийн 2022 оны 6 сарын эхэн зуны эхэн сар байсан бөгөөд өдөртөө 22 хим орчим халуун өдөр 30 хим хүртэл халдаг тийм өдрүүд байсан. Иймэрхүү олон айлтай байрнуудад барьцаа бага сарын түрээс хямд байдаг тул зарим түрээслэгч хэдэн сарын түрээсээ төлөлгүй шөнөөр нүүж алга болчихдог тохиолдлууд илбэг гардаг байсан. Тэд хоолны үлдэгдэл хог новшооч цэвэрлэлгүй орхицгоодог байсан. Зарим нь сэтгцийн асуудалтайгаас байраа бараг хогийн цэг болгочихсон амьдардаг ийм тохиолдлууд ч гэсэн нэлээд гардаг байсан. Энэ тохиолдлуудаас болж байраар өмхийн үнэрт харах нь элбэг байсан. Гэвч энэ удаагийн үнэр арай өөр илүү хүнд байсан. Хөшүүд нь ч гэсэн тэсхийн аргагүй боллоо гэж зовлонгоо ярьж байсан. Ингээд үнэрний их усүрийг дахин хайж явахдаа байрны эзэн нэг айлыг зааж энэ айл сүүлийн үед түрээсээ төлөөгүй юм байна. Магадгүй эндээс гарч байгаа юм биш үү гэж боддог. Тэр айл 59 настай Пак овогтой эрэгтэй мөн 20 гаруй настай И овогтой залуу хоёр хамт амьдардаг байсан. Тэд эцэг хүү хоёр биш бололтой яг ямар холбоотой нь тодорхой бус байсан. Пак 2015 оноос хойш тэнд амьдарч байсан бөгөөд олон жил түрээсээ яг цагт нь төлдөг байсан тул ийм байдалд орсонд нь байрны эзэн ихэд гайхаж байсан. Тэр хид хідэн удаа залгаж мессеж бичсэн ч Пактай огт холбогдож чадахгүй байсан. Хүн байгаа эсхийг шалгахыг хүссэн ч хэдийгээр байрны эзэн боловч түрээслэгчийн зөвшөөрлгүйгээр хаалгыг нээж болдоггүй. Тэгвэл хуулиар орон байр руу хууль бусаар нэвтэрсэнд тооцогддог учраас орж чадахгүй байсан. Ингээд байрны эзэн цагдаад хандан аимшигтай өмхийн үнэр гараад шавж дүүрээд байна гэсэн мэдээллийг цагдаач гисэн энэ бол энгийн зүйл биш байхаа гэж хүлээж аваад тухайн үеийн ч гэсэндээ ковидын үеэс учраас орчин суугчид гэртээ өвдөж нас барах тохиолдлууд ч гэсэн гарч исэн. Тэгээ магадгүй тийм тохиолдол юм болов уу гэж үздэг. Ингээд 6 сарын 30-ны өглөөний 7 цагт байрны эзэн цагдаагийн хамт мастер түлхүүрээр хаалгыг нээж ормогц маш бохир агаар дүүрэн байсан. Дотор нь жинхэнэ нэмэх замбраагүй, энд тэндгүй хог хөглөрсөн харагдаж байсан. Тэгээд цагдаа нар өрөөрөө болгоомжлон байж ортол тэндээс цогцос олцсон. Тэр нь энэ байранд амьдардаг байсан 59 настай Пакийн цогц гэдэг нь тодорхойлдог. Тэр зөвхөн дотор хувцастайгаа дээш харан хөвтөж байсан бөгөөд гаднаас харагдах шар хол байгаагүй. Шүүх хэмжилгийн шинжилгээгээр эм хорт бодисол түүний биенээс илрээгүй. Гэхдээ цогцсны байдал бол маш хүнд байсан. Арьс дотор ирэхтэн нь бүгд ялзарч бараг ясан л үлдсэн байсан. Иймээс яг хизээ юунаас болж нас барсныг тогтоох амаргүй. Ийм үед хэргийн газарт үлдсэн уул мөр баримтыг нийлүүлж таамаг твшүүлэхээс үр аргагүйсэн. Цагдаа нар ингээд байрыг шалгаж эхэлтэл өөр нэг өрөөнөөс хамтран амьдрагч Игийн бичсэн өдрийн тэмдэглэл олддог. Тэр тэмдэглэлийн ачаар энэ байранд сүүлийн 2 жилд юу болж байсныг ойлгож болохоор баримт нотлогоо болж чадсан. Тэмдэглэлийн дэвтрийн эхлэл нь 2020 оны 6 сарын 5-нд бичигдэж эхэлсэн. Эхний мөрнөөсөө л хачирхалтай байсан. Уржигдраас эхлээд Пак ах ухаангүй байна гэж эхэлдэг. Тэмдэглэлд бичснээр үүнээс 1 сарын өмнөөс Пакийн биеийн байдал огцон муудсан. Бүх бие нь хавдаж байнга хүчтэй ханиалгаж хүнд үедээ цусаар хүртэл ханиалгаж байна гэж бичсэн байсан. Ядарч тамирчсан тул гэр дотрооч бараг хөдөлж чадахгүй болсон. Эмнэлэгт үзүүлээгүй тул яг ямар өвчин гэдг нь тодорхойгүй ч шинж тэмдгээс нь харахад хүнд хэлбэрийн амьсгалын замын өвчин байж болзошгүй талаар бичсэн байсан. 6 сарын 2-нд И ажилласаа оройтож ирээд Ердийн шигөө Пактай мэдлэхэд хариу Пак дуураагүй. Гайхаад очиод үзтэл Пакийн бие аль хэдийн хүйтэн болж амьсгалгүй болсон байсан. Өөрөөр хэлбэл тэр нас арчсан байсан гэсэн үг. Гэвч И энэ гинтийн явдлыг хүлээн зөвшөөрч чадалгүй. Пакийг зүгээр л команд орсон удахгүй сэрнэ гэж итгэсэн. Тэгээд цогцыг байранд нь орхисон байгаа. Хэд хоног өнгөрсөн ажилласаа ирээд өрөөний хаалгыг нээх бүрт агаар нь улам өмхий бүр тэсхийн аргагүй болж исэн.
Цогцноос гарсан наалдамхай шингэн дэр хүнжил рүү тархаж хуруу хөлийн үзүүрүүд нь аажмаар харлаж эхэлсэн тухай бичсэн байсан. Нүүр нь хавдаж арьсан цуурч өт хорхоо хүртэл бий болсон байна. Гэтэл үнийг үхэл гэж огт бодоогүй, эмнэлэгт хүргэх, эмчэд үзүүлэх нь манай арга барил биш гэж бичсэн байсан. Тэр Пакийг үхсэн биш харин удахгүй амьлна гэж үнэхээр итгэж байгаа бололтой гэсэн байсан. Цогцноос гарч буй шингэнийг хүртэл бие доторх муу зүйлс гадагшилж байгаа үйл явц гэж тайлбарлаж бичсэн. Тэмдэглэлд тэр Пакийн амийг алчуураар арчиж, амандан шингэн хуримтлагдсан эсэх, агаарын хөөс үүсэж байгаа эсхийг хүртэл өөрөө шалгаж байсан тухайга нарийн бичсэн байсан. Бүр амьд хүн мэт асарч хажууд нь унтаж байсан үеч байсан. Энэ тэмдэглэл 2021 оны 5 сар хүртэл бүтэн 1 жилийн турш бичигдсэн байсан. Энгийн хүний хувьд ойлгохын аргагүй энэ явдлын шалтгаан нь мөн л тэмдэглэл дотор бичигдсэн байсан. Пакийн амьлалт хүчтэй залбирал болон итгэлээр биелнэ гэж итгэж байгаагаа тухайга бичсэн байсан. Мөн тэмдэглэлд бид гэсэн үг олон давтагддаг. Энэ нь өөр нэг 3 дахь хүн оролцсон байгааг илтгэж байсан. Тэмдэглэлд Гадол Коин гэдэг нэр байнга гарч ирдэг. Тэгээ үүнийг шалгаад үзэхэд Библиэд еврей хэлний Коин Гадол буюу ахлах тахилч гэсэн үгийг уруугаар ашиглаж байгаа гэдэг нь бол харагддаг. Тэгээ иймэрхүү үгсүүдийг ол хөвчлэн шашны гаж урсгалууд санаатаагаар ойлгомжгүй үг хэллэг болгон хоорондоо ашиглах тохиолдол илбэг байдаг. Тэгээд тэдгээрийг зөвхөн гэр бүлийн удирдагч л ойлгох нууц мэдлэг мэдээр ашиглах нь илбэг байдаг. Тэмдэглэлд Гадол Коин нь Сета хэмээх нэгэн оршихуйн өгсөн зөвнөлөөр Пак удахгүй амьлна гэж дамжуулсан гэж бичсэн байсан. Энд Сета гэдэг нь болохоор грек гаралтай бурхныг заасан товчлол байж болзошгүй юм байна гэж цагдаа нар үзсэн. Эндээс харахад ямар нэгэн гаж шашны нөлөөнд орсон нь бол тодорхой харагдчихсэн. Цагдаа хамгийн түрүүнд нас барсан Пакийн талаар судлаж эхэлдэг. Тэр Пухан хотын жижиг загсчны тосгонд төрж өссөн, үед амьдсан үнэнч Христийн шашинтай гэр бүлийн хүн байсан. Өвөө нь сүмийн ахлагч байсан бөгөөд тосгонд анхны чиллээ сүмийг байгуулсан. Дараа нь аав нь Пакийн төрсөн ах сүмийг удирдцгааж байсан. Пак өөрөө ч сүмийн үйлчлэгчээр ажилладаг байсан гэдэг нь тодорхой болдог. Харин хамт амьдарч байсан залуу бол ахлах сургуулаасаа хойш тэр жилийн сүмд явдаг итгэгч байсан. Ингээд ер нь бол тэдний холбоо ойлгомжтой болсон. Тэмдэглэлд гарч буй Гадол Коин нь Пакийг нас барсны дараа ийтэй холбоотой байсан тул нас барсан Пак өөрөө энэ удирдагч биш гэдэг нь бол тодорхой харагдчихсан. 2020 онд тэдний сүмд үнэндээ Пак хоёрхан л хүн үлдсэн байсан учраас цагдаагийн анхаарал Пакийн төрсөн ах тус сүмийн пастор руу чиглэж эхэлдэг. Тэр пастор өмнө нь бизнес эрхлэж байгаад дампуурч хамтрагчдаа хууртагдсан тийм хүн байсан. Ингээд уул руу орж залбирч байгаад ариун сүнсний дуу хоолойг сонссон гэж өөрийгөө хэлээд 49 наснда өөрийгөө Чилээ сүмийн пастор болгосон байгаа. Удалгүй цөөн хідэн дагагчтай болж эхлэн дараа нь тэр ертөнц удахгүй мөхнөө цаг дуусаж байна гэж хүмүүсийг айлгаж эхэлсэн байгаа. Намайг дагахгүй бол дэлхий мөхөхөд та нар аврагдахгүй гэж хүмүүсийг айлгаж итгэгчдээсээ будаа давс ус зэрэг зүйлсийг хүртэл өртөө байсан ч авчирч өгөө сүмдэрээ бөөгнүүлэх хэрэгтэй гэж шаарддаг байсан. Ийч гэсэн түүнд бүрэн итгэдэг болсон байсан. Яагад гэвэл өөрийнх нь амьдралд пастрын ичэд 2 удаа тохиолдсон гэж боддог байсан. Ахлах сургуульд байхдаа хүчтэй атопитой байсан ч гэсэн пасторт залбирал хийлгэсний дараа идэгсэн учраас тэр итгэсэн. Мөн пастор чи энэ сургуульдоор гарцаагүй тэнцэнэ гэж хэлсний дагуу тэр сургуульд шалгалт өгөөд үзтэл тэнцэж ажилд жорсон тул пастрыг бол онцгой бурханлаг хүчтэй хүн гэж шүтдэг болсон байгаа. Гэтэл 2015 оны 10 сард амлсан пастрын хэлжсэн тэр дэлхийн мөхөл болоогүй. Ингээд итгэгчид бол нэг нэгээр сүмийг орхиж явж эхэлсэн. Харин пастор энэ бүхэн итгэлийг сорж буй бурхны сорилт гэж хүмүүст тайлбарлаж өөрийг нь орхисон хүмүүсийг там дунана гэж айлгаж байсан. Эцэст нь түүний талд үлдсэн хүмүүс нь зөвхөн төрсөн дүү Пак болоод мөн хоёр л байсан. Өөрөөр хэлбэл нэг пастор, нэг итгэгч, нэг ахлагч гэд 3 хүн л тэр сүмд үлдсэн гэсэн үг. 2019 оны 7 сард цэргээс халагдаж ирсний дараа Пак түүнийг хамт амьдрахыг санал болгосноор тэд энэ байрлал өнөөж орцгоосон байгаа. Эхний жил нь тайван өнгөрсөн, ажилласаа ирээд хамт залбирч хоолоо идэж Библийн хичээл хийцгээдэг байсан. Яг 1 жилийн дараа буюу 2020 оны 6 сард Пак байрандаа
нас орсон байгаа. Тэр үед асар их хэрэгэлзээнд орсон пастор нь бид бурхны сонгосон онцгой хүмүүс гэж ярьдаг байхад Пак өөхөх ёсгүй гэж тэр бодож эхэлсэн байгаа. Харин пастор өөрийн эрх мэдэл нөлөөг алдах аюул тулгуурмагц амьлалт гэх шин тайлбар гаргаж ирсэн. Тэр Пак удахгүй эргэж ирнэ, тэр удахгүй амьлна гэж хэлсэн байгаа. Тэгээ энэнд нь бол ямар ч эргэлзээгүйгээр итгэж цогцыг нөгөө өрөөнд байлгаж өдрийн тэмдэглэлдээ бичиж эхэлсэн. Түүний тэмдэглэлд бүх үйл явц мөн Пак амьлаж босох мөчийг хүлээж буй сэтгэл нь маш тодорхой бичигдсэн байсан. Гэвч бодит байдал бол мэдээж тэсүүрээсэн цаг өнгөрөх тусам биеийн ялзарч үнэр нь улам дийлдэхэ болсон. Тэмдэглэлт хүртэл Пак ахын бие ялзарч өмхийн үнэрт харахаж байна. Одоо яах ёстой юм болоо, юу ч буцаах боломжгүй боллоо. Шорон эсвэл гайхамшиг аль нэгийг нь үзэх байх гэсэн үйлбэрийг бичсэн байсан. Ганцаараа цогцтой хамт амьдарч байхдаа айдас төгшөөр эргэлзээнд автсан нь мөн энэ тэмдэглэлээс харагдаж байсан. Гэсэн ч тэр эцсийн мөч хүртлээр пастраа үгүйсгэж чадаагүй. Учир нь одоо буцна гэдэг нь өөрийн өнгөрсөн бүх амьдрал, бүх итгэл үнэмшлээ үгүйсгэнэ гэсэн үг болсон учраас. Эцэст нь Пакийн бие бараг хатаж танигдахын аргагүй болтлоо ялзарсны дараа л бодит байдлыг баг багаар ойлгож эхэлсэн. Гэвч тэр үед бол цагдаад мэдэгдэн гэдгээс бол айжсэн. Тэгээ яг энэ үед нь бол цагдаа нар ирж цогцыг олсон үеэсэн. 2023 оны 4 сард Тэгүү дүүргийн шүүхэд болон пастрын шүүх хурал олсон. Тэд хүнийг алах санаатай байгаагүй тул цогцыг зохих журмаар оршуулаагүй нуун далдалсан гэх хэрэгт тус бүр 6 сарын 20 оноос нь 2 жилийн хугацаатай тэнсэн харгалзах ял болж өөрчлөгддөг. Мөн 80 цагийн нийгэмд тустай ажил хийх шийтгэл оноогддог. Хоёулаа давж заалдаагүй учир ял нь бол хിവэр үлдсэн байгаа. Гэвч олон нийт энэ шийтгэлд маш дургуйтсан. Тэр хүн өвчтөй байхад эмнэлэгт хүргэж болох байсан. Тээгүүгээс болж нас барсан үүнд яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ гэж ард иргэд бол энэ хэрэг дээр маш их шүүмжлэлийг тавьж эхэлсэн. Мөн энэ хэргийн цаана байгаа гаж шашны угаал, сэтгэл зүйн дарамт, оюун санааны боолчлол маш хүчтэй шүүмжлэлийг дагуулсан. Гэвч гол удирдагч болсон пасторт илүү их хүнд ял өгөх хууль зүйн үндэс яг хуулийн дагуу байгаагүй. Тэр нас баралтанд шууд оролцоогүй гэж үзсэн. Тийм учраас бол яг хуулийн дагуу түүнд ял өгөх тийм зүйл бол ерөөсөө байгаагүй. Гэхдээ тэр нас орсон хүн бол Пакийн төрсөн дүү нэсэн. Өөрийнх нь төрсөн дүү биеийг өвдөж өмхийрч торхой дүүрч байхад ганц ч удаа ирж хараагүй. Бүр цогцос илэрсний дараа ч дүүгийнхээ шарлыг авахаас татгалцсан тул эцэст нь орон нутгийн захиргаа шарлыг нь авч чандралсан байгаа. Энэ хэрэг болохоор итгэл нэрийн дор хүний ухаан санааг гажуудуулсан үнэхээр эмгэнэлтэй тийм хэрэг. Нэг талаар бас хохирогч шиг ер нь бол хүмүүст санагдсан. Тэр ялзарч буй цогцтой 2 жил хамт амьдрахдаа удахгүй амьлна гэсэн хос амлалтанд итгэсэн хിവэрлээсэн. Дотроо эргэлзэж айж байсан ч гэсэндээ итгэлээсээ урвж чадахгүй гэж үзээд тэгээд яг өөрийнхөө итгэл үнэмшилд итгэсэн хിവэрэл байсан байгаа. Гаж шашин гэдэг зарим хүний амьдралыг сөөрүүлж, сэтгэлийг нь эвдэж, амь насанд нь ч хүрч болох тийм аимшигтай зүйл байгаа.